Дараагийн мэдээг танилцуулъя. Хятадд байдаг ховор төрлийн алтан нэртэй сармагчин Европын зоопаркуудад байршиж байгаа юм байна. За тэдний хувьд соёлын элчийн үүргийг гүйцэтгэхээр энэхүү тус хүрээлэнгүүдэд очиж байрлаж байгаа. За Хятадын төв хэсгийн хүйтэн уусад оршдог. За өвөрмөц төрхтэй ховор сэтгэл татам сармагчингууд нь Европын амтны хүрээлэнгүүдэд очиж элчээр ажиллах болсон байна. За тэдний гол зорилго нь бол пандатай адилхан панда баавганы нэгэн адилаар соёлын дипломат ажиллагааны элчийг гүйцэтгэх үүргээр инхүү очиж байгаа юм байна. За энэ пандаг солилцох үйл ажиллагааг хариуцдаг засгийн газрын байгууллагын хяналтанд дор ховор төрлийн алтан сармагчингуудыг 10 жилийн хугацаатаагаар зээлээр Европын амтны хүрээлэнгүүдэд байрлуулах юм байна. Бүгд найрамд Хятад ард улс болон Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан энэ оны 4-р сард Францын Сен-Айн хотын Бовал нэртэй амтны хүрээлэнд 3 алтан сармагчинг хүрэлцэн аваатсан байна. За Бельгийн Хайнууд хот дахь Paradise нэртэй амтны хүрээлэнд мөн 5-р сард дахин 3 сармагчинг байрлуулсан байна. За сармагчингууд ирсэн өдөр амтны хүрээлэнгүүдийн зүгээс очиждоо Бэлэг болон Хятадын далбайг тараасан байна. За 1 сарын хугацаанд хөл хорионд байсан 2 бүлэг сармагчин олон нийтэд энэхүү уулзаж байгаа юм байна. 2 амтны хүрээлэнгийн мэдэгдэж байгаагаар тэдгээр сармагчдын биеийн байдал эрүүл саруул байгаа. За анх удаа Азаас гадуур өөр газар энэхүү шинэ газар сууршин байхаар болсон байна. Paradise нэртэй амтны хүрээлэнд байгаа Лююн, Лулу, Жунжуан нэртэй эдгээр сармагчны амьдрах орчны хашаанд улаан баганд саарл баарн дээвэртэй уламжилт Хятад байшинг байрлуулсан байна. За сармагчингууд ихэнх цагаа гуайлан болон олсон шатны хооронд өсөрч дээвэр дээгүүр дигдэж өнгөрөөж байгаа юм байна. За харин Бовал амтны хүрээлэнгийн харилцаа холбооны захирал Анонс Нарогийн хэлснээр амтны хүрээлэнгүүд болон Хятадын эрх баригчдын хооронд шинжлэх ухааны солилцоо удаан хугацаанд үргэлжлэнэ гэж найдаж байгаагаа мөн мэдгдсэн байна. Панда дипломат ажиллагаа гэдэг нь Хятадын соёлын дипломат ажиллагааны гол хэрэгсэл байдаг. За үүнийг бол шинжлэх ухаан, байгаль хамгааллын чиглэлээр явуулдаг. За энэ шинэ боломжийг бол харин алтан сармагчингууд нээж байгаа юм байна. За харин энэ сармагчинтай холбоотойгоор амтны эрхийг хамгаалдаг байгууллагууд дэлхийд даяар энэхүү амтдыг тээвэрлэж байгаа нь тэдний сайн сайхан байдалд хохирол учруулах магадaltaй гэж үзэж санаа зовж байгаагаа мөн мэдэгдэж байгаа юм байна. Аврах том панда алтан хамартай сармагчингууд нь хоёулаа Хятад өвөрмөц устж үгүй болох аюулд орсон амтд байдаг юм байна. За төв засгийн газрын зөвшөөрлөлтөөр тэдгээр амтдыг гадаад улсад зөөвөрлөн авчрах шийдвэр гардаг юм байна. Панда баага болон алтан сармагчнууд нь хоёулаа Хятадын үндэсний үнд зүйл баялагт бол тооцогддог. За зөвхөн сармагчингууд нь гэхэд Хятадын урлаг соёл гүн гүнзгий шингэсэн байдаг юм байна. За тоо томшгүй зураг сонгодог зохиол дүр нь бол мөнхөрсөн байдаг. За хамгийн нэг алдартай жишээг дурдах юм бол 16 дугаар зуунд бичигдсэн баруун этгээдэд зорьсон тэмдэглэл нэртэй номонд бол залтай сармагчин гардаг нь тэрхүү алтан сармагчин юм байна. Хятад алтан хамартай сармагчин нь өнөөдөр Хятадын төв болон баруун өмнөд хэсэгт байршдаг голч төлөв Сичуан, Шанси, Гансу, Хубэй мужуудад бол байдаг юм байна. Хубэй мужийн Шанжинхуа нэртэй үндэсний хүрээлэнд 1980-ад оноос хойш энэхүү төрөл зуулыг аврах байгаль хамгаалах үйл ажиллагаа хэрэгжсэн. За ингэснээр тус бус нутгийн байгаа сармагчны тоог толгой 3 дахин нэмэгдүүлж өнөөдөр 1600 орчим сармагчин амьдарч байгаа юм байна. За шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн мэдэгдэж байгаагаар эдгээр үслэг элчин сайдууд нь дипломат үйл ажиллагааны шин түүхийг нээж байгаа юм байна. За дайны дараа бол Хятад улс бас энэ дипломат ажиллагааг пандагаар дамжуулан явуулж байсан. 1957 онд дэлхийн анхны коммунист улс байгуулагдсан Октябрийн хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулан зөвлөлт холбоотой улсад Пимпин Цици нэртэй 2 аврах том панда баавгаг илгээж байсан юм байна. За мөн 1972 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон Бээжин хотод айлчилсан. За энэхүү тэвхэн айлчлалын дараа хос пандаг Америкийн нэгдсэн улсад илгээсэн. За тэр нь бол Смитсний амтны хүрээлэнд байршиж байсан. Дэлхийн 2 дугаар дайны зууснаас хойш 1980-ад оны ихэнх хүртэл Хятад улс 23 пандаг 9 улсад бас илгээж байсан юм байна. Панда баавгаг дипломат ажиллагаанд ашигласан хамгийн сүүлийн жишээ нь Хятадаас Малайзад Пүнгю болон хатагтай Па нэртэй 2
баавгаг дипломат үр гүйцэтгүүлгээр илгээж байсан. За энэхүү дипломат ажиллагааны зорилго нь хоёр улсын хоорондох харилцааг бэхжүүлэх алга болсон Малайзийн иргэний агарын тээврийн 370 онгоцноос үүдсэн харилцаанд үүссэн шарахыг эдгэх зорилгоор энэхүү панда баавгаг илгээж байсан. За тэгвэл энэхүү хос сармагчингуудыг бол илгээж байгаа юм байна. За эдгээр алтан сармагч нь дараагийн дипломат бодлого болон соёлын дипломат үйл ажиллагаанд чухал үр гүйцэтгэхээр Европын орнуудад байршиж байна.